心から期待してхамгаалах зөвлөл Монгол улсад байгуулагдсанд маш их баяртай байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт эрх ашиг хамгаалах зөвлөл нь байгууллагатаа дуудаагүй учраас яг ямархуу төрлийн ямархуу ашигтай байх нь болохоор одоогийн байдлаар бас тийм элчин сайдууд сайн мэддэхгүй байна. Тийм болохоор Японы элчин сайдуудын зүгээс энэ хөрөнгө оруулалт эрх ашиг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг маш анхааралтайгаар ажиглаж байна. Тэгээд өдийг хүртэл хийсэн 1 жилийн хугацаанд болохоор Японы хэд хэдэн компаниудын асуудлыг ашигтайгаар, нааштайгаар хөрөнгө оруулагч талд ашигтайгаар шийдэж өгсөн байгаа. Түүний нэг томоохон жишээг дурдах юм бол одоо шинээр яригдж байгаа шинэ нис сонгоцны буудлын асуудал байна. Тэгээд шинэ нис сонгоцны буудлын асуудал дээр хөрөнгө оруулалт эрх ашиг хамгаалах зөвлөл оролцоод хөрөнгө оруулалтад нааштай шийдвэр гаргасанд хувийн зүгээс баяртай байгаа. Тэгээд хоёрдугаар асуудал буюу хөрөнгө оруулагчид Монгол улсаас юу хүсэж байна гэсэн асуудал дээр болохоор хамгийн түрүүнд төсвийн байдлыг тэнцвэржүүл төсвийн алдагдлыг багасгахыг бол хамгийн түрүүнд хүсэж байна. Тэгээ үүнд болохоор юуны олон улсын валютын сангийн саяхан байгуулсан хөтөлбөр бол чухал үүрэг гүйцэтгэв. Тэгээд Японы зүгээс болохоор олон улсын валютын сангаас өгсөн үүрэг даалгаврыг ягштад биелүүлэхийг хүсэж байна. Үүний нэг илрэл болгож Японы улсын зүгээс нэмэлтээр 800 сая долларын зээлийг олгосон байгаа. Тэгээд хамгийн гол нь эдийн засгийг тогтворжуулахыг Японы улсын зүгээс хүсэж байна. Тэгээд энд нэг бас асуудал байгаа нь болохоор төр засгийн байдал докторгүй байгаад байгаа. Энийг ол шалтгаан нь улс төр болохоор засгийн эрхэнд нөлөөлөд байгаа нь болохоор асуудал юм болов уу гэж харж байна. Тэгээд миний зүгээс болохоор хамгийн түрүүнд хэлэх хоёр зүйл бол нэгдүгээр доктортой байдал, хоёрдугаар ил дод байдлыг засгийн газрын зүгээс хүсэж байна.